энэ том зураг бол бас хэцүү шттэ. Заавалж надтай ингээд нэг хүн бас ингээд хамт ингээд би тааж ингээд байх ихтэй болдог байхгүй юу? Би ингээд охиныгаа харж яхаараа ингээд ирүүхэн шиг болоод ингээд нисцэн юм шиг санагддаг байхгүй надаа. Энэ бол ингээд өөрийнхөө охиноо гэж боддог. Тэгээд ингээд энэ байдал ингээд нисэлтийн ингээд байдал нь болохоор одоо жаргалаа илэрхийлж байгаа. Намайг Гаваагийн Ундрмаа гэдэг. Ер нь аав маань их зурж бичдэг тийм хүн байсан л да. Шүлэг мөлөг зохиодог. Тэгээд би ер нь аавыгаа тамилтаар явсан агаар айгүй их загтал үчээд ингээд зург мөх их зурж гэж явуулдаг гэсэн. Тэгэл тэр үеэс л эхэлсэн те. 3-4 наснаас ахвалаад 10-ад өгсөд конкурс өгсөн. Тэгээд зургаараа бол нэлийн дээгүрж гисэн. Тэгээд би амьдралын болцоо бас таарахын байдлаасаа болоод зургаараа яваагүй өөр мэрэгчлэр сонгосон байгаа. Маркетинг менежер үдэ аж ахуйг дүүргэсэн. Одоо бол би 2 сургууль төгсөж 2 ороомтой байгаа. Энэ хүртэл явхад бол айгүй хүнд бэрхшээл үзэндөө байдаг гэсэн надад. Тэгээд тэр болгоныг би шантралгүй өөрийн хүчээр өдөө хөрсөнтэй. Гэтэ бас ингээд арт таал гэр орныхоо маань бас айгүй их тусал дэмждэг гэсэн найз нөхөд тэ ангийн багш ер нь ихэвчлэн багш нар л их тусал дэмждэг гэсэн да. Төгсөөд бас ингээд ажил хайгаад бас явж исэн. 10 гаруй жил явсан. Надад бол усууд жил зөвхөн үзэмж төдий хараад ерөөсөө авдаггүй байсан. Тэгсэн ч гэсэн тэгэд би амталтаа тэнцэрлсэн. Ингээл дотоос нэг юм ингээл зулгаагаал идэгсэн байхгүй. Тэгэхээр би ингээл нөгөө сонирхлоороо ингээл дандаа тийм загвар их зурдаг. Хүүхнүүд айгүй их зурдаг гэсэн байхгүй. Тэгэл тэрнийг гэртээ зураал гэдэг гэсэн. Тэгэл ерөөсөө би хат явъя. Тэ? Одоо ерөөс зургаараа л явъя. Тэгэл энэ дээрэл шалгалт өгөөл тэнцэл. Тэгэл орсон. Ер нь бол хүн яг өөрийнхөө хүсэж чаддаг ямаараа л явах нь хамгийн илүү амжилт ололдог болдог юм билээ. Би нэг баг жил гараа болж байгаа хаа. Баг хөдөлгөөн баг 2 жил болж байгаа. Би ингээд охиныгаа харж яхаараа ингээд ирүүхэн шиг болоод ингээд нисцэн юм шиг санагддаг байхгүй надаа. Ингээд хүүхдтэй хүрсэн энэ бол ингээд өөрийнхөө охиноо гэж боддог. Тэгээд ингээд энэ байдал ингээд нисэлтийн ингээд байдал нь болохоор одоо жаргалаа илэрхийлж байгаа. Тэ ингээд хөөрөөд ингээд баяр жаргалтайгааг илэрхийлж байгааг гэж зурдаг. Тэгэл ер нь айгүй хүнд хэцүү юм их давж туулж ирсэн би байр төрөсөлдөг байлаа. Тэгэл ийм нийтийн орон сууцнд ус зөөж тэ өөрөө хувцас авгаан өөрөө хоолой хийн бүхэл юмыг би өөрөө ингэж давж туулж гардаг гэсэн. Би нэг гэртээ ингээд нөгөө авдар ирээлэл аавынхаа хийсэн авдрыг ирээлэл ээжинийг чи ирээл чи чадна гэл намайг загнал. Тэгэхээр би одоо би чадахгүй штэ гэл би нөгөө уйлал. Тэгсэн чи чи хүсэндээ уйлдгийн чи зургнаас өөр чи юу чадах юм чи гэл намайг. Тэгэл стандарт нөгөө манай дүүч нөгөө компьютерийн чиглэлээр юм зам ажилтдаг. Тэгэл нөгөө юм уу чи ингээл Канада ингээл авчиж өгч байгаа байхгүй. За энэ ингээд хуулаад хич гэл. Би чи ингээд айгүй олон жил ингээл хүүхд тараал ингээл ганцаардсан байгаа шүү дээ. Тэнгүүт л манай гэрийнхэн чинь бас ингээл янз янзаар бас үтсэн. Застаа анаа минь одоо наатаас тастай гоё болж ингээл манай багт үуч ингээл тусал тэмжил. Өөртөө улам их амьдрах ихтгэл төрсөн. Юмаа өргөж байрна. Энэ том зураг бол бас хэцүү шттэ. Заавалж надтай ингээд нэг хүн бас ингээд хамт ингээд би тааж ингээд байх ихтэй болдог байхгүй юу? Эмэгтэй хүн одоо ингээд тийм дийгрүүн юм ирвэх шиг тийм гоёмсог тансаг байдаг шттэ тий. Тэгээд ингээд хүүхэд гаргасны дараагаар яаж готрол яаж ингээд бэрхшээл даваг туулдаг тий. Тэгээд тэр байдлыг ингээд өнгө төрсөөр ингээд би илэрхийлсэн. Энэ зураг маань ингээд байна. Зургаараа л ингээд нэг дотор сэтгэлээ ингээд илэрхийлдэг. Ингээд ярихтай айгу таарах хүн байдаг байхгүй. Ингээд зургаараа л ярьдаг ерөөсөө. Зарим хөгжлийн мөшөлтэй хүмүүсийн зургууд нь бол тийм бараан байдаг байхгүй. Ингээд нэг үзэж туулсан амьдрал сэтгэлийн гоныг те өөртөө итгэлгүй байдал ингээд тэр үедээ ингээд зовж чаналсан тэр үеийнхаа ингээд зургандаа ингээд илэрхийлээд гаргаад байдаг байхгүй. Ярих хүн байхгүй, сэтгэл хангалах хүн байхгүй, зарим нь яаж чадахгүй улсууд байгаа. Тэгээд энэ өчнөө олон бэрхшээлтэй хүмүүсүүд ингээд зарим нь бол ер нь бол зураг бол ерөөсөө хүний сэтгэлийн дотоод өнгөлтөө. Одоо л манай Монголд ерөөсөө энэ орон зураг ер нь бол хөгжиж эхэлж байна. Ер нь чангаштай таалах шиг байнга зарагдахгүй. Юм хоолборлоо сурахад надаас айгүй хэцүү байдаг байхгүй. Яг
айгуу сайн. Нэг гар бохинохон болохоор ингээд хэмжээг олж өгөхгүй. Тэгээд ингээд сүлд ингээд шугамгом татаал тэр зургийнхаа хэмжээг авч жагаад ингээд баг та бодож байгаа юм шиг шахах ингээд юм болдог байхгүй минь. Тэгэл би энэ зураг бол бас 3-4 сар болсон. Энэ гэхдээ хуулбар. Энэ юусоо дуусчихгүй. Одоо ч гэсэн ингээд би энэ зургийг ингээд ажилламаар санагдаад байдаг байхгүй гэж нэмж. Яа, комикс номны 5-нд зурх нь арай илүү цэвэрхэн. Би энийг багштайгаа хамтарч зурсан. Боо ингээд зураачтай 3-4 сар хамтарч зурсан баха. Манай Монгол улс чинь бас чанга штэ. Тэ? Хөгжлийн мэргэжилтэй улсууд 397 мянган төгрөгөөр яаж амьдрах вэ? Би яг ингээд артал бас ингээд бат бас гайгүй байгаа учраас бас ингээд өнөөдөртөө ингээд болоод энэ надаас өөр өчнөө бас ингээд хөшгөний ард байгаа хөгжлийн мэргэжилтэй хүмүүсд байгаа. Тэр бүгд ингээд зөрөгтэй бүгдрээ дуу хоолойгоо нийлүүлээ дуурдаг болоосай. Одоо энэ улсын 126-ад гэхэд одоо 2 хөгжлийн мэргэжилтэй хүн орсон байгаа. Тэд нар маань ч гэсэн одоо ингээд эхлэлийн маань ингээд тавьж гин бидний дуу хоолой бас болно шүү. Цаашаа ингээд зөндөө юм нэгдэх байх гэдэгт би итгэж байгаа. Өнөөдөр энийгэнд амьдрах гэж бүгдэрэл хүн 300 мянган төгрөг хинч амьдарч чадахгүй. Ялангуяа үр хөвгтэй хүн бол бүр амьдарч чадахгүй. Тэнгүүт адилхан эмгтэн улсууд ээжиж биеиндээ яагаад тусалж болохгүй гэж. Ер нь жоохон тийм харгас хэрцгий. Би бол тэрнийг бол яс махандаа бүр амьдралдаа бүр мэдэрсэн. Би ингээд 70% алдагдaltaй. Тэнгүүт энэ ингээд ажлын байртаа гарангууд одоо хувцас өмсөх жишээ нэ тэ заавалчгүй хажуудаа бас нэг дагуултай яд. Гэхдээ би бол ингээд зүгээр өөрийнхөө бүр энгийн хүн шиг ингээд гэж боддог. Тэгж харьцаж явсараа тэгсэн толдол би өнөөдөр өдөрч байгаа байхгүй юу. Тэгээд ингээд өөрөө ингээд би өчнөө олон найз нөхөд хамт олонтой байсан хэрнээ ажлын байрандаар гарсан чинь үнэхээр зүгээр тэг зас. Улсууд нь дэмждэггүй юм билээ. Манай Монгол улсуудын хөгжлийн бэрхшээлтэй улсуудыг тэ ажиллаж шууд ингээд гаднах үзмжээс нь битгий хараасай тэ хүн гэсэн үднээс нь хараад ажилд шууд аваасай. Тэгээд ерөөсөө өөрийгөө голж олохгүй дандаа л зоригтой юу чаддаг тэрнийгаа дахин хийгээл ах хэрэгтэй. Хин юу ч гэж хэлж ирсэн хамаагүй. Хүн даагалж гинөө, доромжилж гинөө тэр юус хамаагүй. Зөвхөн өөрийгөө л олох хэрэгтэй л.